За сайн байцгаана. Дөрөв хичээлдээ автомобиль хичээлээр бид нэр энэ брошюрны загвар гаргах хичээл үзэн. Хамгийн энгийн брошюр маань А4-ийн засыг 3 нугалсан байдаг. Нэмэлт янз бүрийн сонирхолтой байдлаар зохиомжлё гэх юм бол одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан зохиомж гаргаад хийж болдог байгаа. Энэ дээр бид нэр хэвлийг бэлтжиж байхдаа юуг анхаарах вэ гэхээр тал талаасаа 5 мм-ийн зайтай авах хэрэгтэй. Энээс дотгошоогоо хээ бэлтэх хэрэгтэй байдаг. Ягаад тэгэхээр мэргэжлийн хэвлэлийн тоног төхөөрөмжүүд голцоо энэ захын 5 мм-ийг дандаа хасалтанд оруулж хэвлэл хийдэг байгаа. Хэмжээний тохиргон дээр жоо алдагдсан байсан юм. Тэрийн засаа зөгчлөө. За ингээд тал талаасаа 5 мм-ийн зай аваад энэс дотгошоогоо бид нар дизайнаа шийднэ гэж бодох хэрэгтэй. За хичээл 7 дээр ашигласан оруулаад ирээ. За заавал лого за энэ хичээл дээр бол заавал лого оруулах гэж байх хэрэггүй. За хар өнгийг сонгохдоо бид нэр өнгөний кодоо нарийн шалгах хэрэгтэй болдог байгаа. Яагаад тэгэхээр хэвлэлийн компаниуд маань өнгийг Smoke 0 SMY 0 Kane 100 та байхаар хар өнгийг сонгох хэрэгтэй. Бүх өнгө маань тик кодтай байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар би энэ шар өнгийг би сая хуулж авахад энэ маань ийм өөр шар өнгө бол харагдаж байгаа шүү дээ. Smoke өнгөн дээр. Тэгэхээр би энэ дээр цэвэр шар өнгө тонгомоор байна гэх юм бол энэ дээр байгаа 00100 гэсэн энэ өнгийг сонгосон байгаа. Өнгөнүүд маань маш цэвэр байх хэрэгтэй. Хурцын дүрсээ дараад нэг 29.7 21-ээр энэ брошюр маань өөрөө юм бараан фонттой брошюр байгаа. Аливаа байгууллагын брэнд өнгө гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр боловсролын яамны брэнд өнгө маань цэнхэр болоод шар өнгө байдаг. Тэгэхээр нөгөө хийж байгаа ажлуудын маань ч гэсэн өнгөнүүд ерөнхийдөө дандаа цэнхэр юм уу шар өнгөөр сонгогдсон байдаг. Энэ брошюрны хувьд гэх юм бол цэнхэр өнгөөр голцоо өнгө авсан байгаа. За ингээд өнгөө сонгоцсон. Энд дээр бид нэр фон байгаа. Тэнгүүд ямар нэгэн хотын зураг байна. За энэ дээр одоо энэ хүрээ шугамын нэмээд үгүй. Магадгүй найвч. За тэгэнгүүт одоо энэ хэсэг маань илүү л харагдаж эхэлж байгаа. Юу ч гэсэн бид нар брошюрны хийг бэлтгэхдээ энэ шиг гүйцээгээд бэлтждэг байгаа шүү. Дараа нь тайрагдаж магадгүй гэсэн одоо текст ч юм уу энэ 5 мм-с дотгошоогоо орохгүй байвал их зүгээр гэдэг утгаараа энэ хүрийг хийж өгдөг шүү.
Борошуур болоо сэтгүүл хийхээр бид нэр өнгөрсөн хичээлүүд дээр сурсан бүх чадамжуудаа нэгтгэж ашиглах байгаа. За энийг одоо энэ тод шарангийг борошуурны нэрх текст 6 PPT-гээс доошо байж болохгүй. Өмнөх хичээлдэр бол ерөн видеод дурдсан байгаа. Энээс доошо байхаар хэвлэгдээд гарахад хүний нүдэнд харагдахгүй байх юм асуудал үүсэх учраас ер нь тэрнээс доошо байх ёсгүй байх шүү.
За энэ дээр хэдүүлээ нэг өмнөх хичээл дээр нөө зүгийн балны сав баглаа бодол хийж байсан хичээл байгаа. Гэтэ тэрнээс арай өөр нь бид нэр энэ хувилах тохиргоог өгч өгнө. За энийг 45 градус эргүүлж. За тэгээд энэ дээр 1 см-ийн өндөр хөргөнтэй болгоч. За 1 см болохоор ийшээ 29 хэрэгтэй тий. 29-оос доош 10 ширхэг хэрэгтэй. Энийг хэдүүлээ хувлээ. За тэгэхээр одоо энэ тэглэгийн дагуу надад 29 хуулбар хэрэгтэй. 29 ингээд хэмжээ зайгаа тооцоод ингээ хуулчнаа гэсэн үг байгаа шүү. За энэ ингээд дээшээ яваад гэсэн учраас одоо доошоо явуулахын тулд хасах өөдлөө буцаагаад доошоо явуулахын тулд хасах нэгийг гарлаа. За ингээд энэ К маань үслээ. За энэ хийгээ хэдүүлээ цагаан өнгөөр буудаад. За энэ харагдах байдлын 50% бууруулсан. За энэс окей. За энэс доошоогоо харагдах байдал нь 50%. Окей, за ингээд бүгдийг багасгасан. Ингээд групп болгоод тийшээ одоо энэ дотор оруулаад өгч. Тэгэх юм бол арай амар дараагийн ялахад power clip please inside гэх. Энэ групп объект болгосон байгаа учраас одоохондоо болох байгаа. Энийгээ ан группийг чи control юу гээд control юу. Одоо энийгээ object power clip place inside гээд ингээд оруулчихсан. Контролоо дараа дотор нь орлоо. За энэ доошо дахиад нэг баг нь үр дутж байгаа учраас control юу гэж хагаад салгаад объектыг төвчүүлээд доошо 3 ширхгийг файт. Ангийн бол энэ артлт нь хээ үсэж байгаа. За энэ хийгээ дахиад бүдгрүүлээ. За ингээд нүүрний маань загвар ерөнхийдөө бэлэн боллоо. За энэ нүүрний маань одоо өнгөнийхөө кодыг шалгах. Ерөнхийдөө би энэ хажуу багнаас код авсан учраас өнгөн дээр тийм юу гарахгүй. Энэ маань дандаа үндсэн өнгөөрөө буюу яг хэвлэл шаардлагатай өнгөөрөө явж байдаг байгаа. Эндээс хар текстийн хувьд control shift гэж энийг аваад үзье. Тэгэхэд энэ 000 гэд доор хүснэгтэн дээр харагдаж байгаа. За ингээд нүүрийн хэсэг маань дууслаа. За энийгээ хэдүүлээ шууд duplicate хийчихье. Энэ пэйжийг одоо яг тэр чигтээ харагдаж байгаа байдлаар нь хуулбарлах боломж өгдөг. Энийг duplicate page гэж сонгочихно. Хуулахдаа бүгдийг нь одоо хуулах гэсэн үг. За ингээд за одоо би яагаад энийг хуулж авсан бэ гэхээр энэ зохиомжуудын маань өнгөний код болоод үндсэн дүрслэлт маань энэ хоёр зүүн дээр хэрэгтэй байгаа. Тийм болохоор энийг хуулж авсан. За одоо энийг ан групп хийчихье. За ингэж хажуу тийшээ болгож байгаа. Дөрөв 18 эрэг тэнхлийн дагуу 10-15. Энийг одоо төгчиж. Арын хуц гэдэг маань ерөнхийдөө одоо энэ доторх хуц шүү дээ. Хоёр талаас нь нуглуудад харагддаг. За тэн дээр бид нэр энэ нүүрэн дээр ашигласан деталаа ер нь ашигладаг байгаа.
Тийм их үзэсгэлэнтэй байх зүгээр. Харин